Улсын тэргүүний 12 дугаар цэцэрлэгийн багш Уран Чимэг миний би гэрийн дүрмээ танилцуулъя. Гэрийн дүрмийг тогтоож дагаж мөрдүүлэх нь хүүхдийг хариуцлагатай өөр төгсөн үр даалгаврыг биелүүлж сургахад нь тусалгаа. Монголчууд бид эртээр үеэс ардын ам наадам сургамж төлгөр өгүүлэлт зүйрцсэн үг хэл зүгээр хүүхдийг хүмүүжүүлж ирсэн. Ийм зүйрцсэн үгээр хүүхдийг хүмүүжүүлэх гэрийн дүрмтэй холбон мөрдөж ойлгуулахад чухал нөлөөтэй хэмээн эцэг их асар хамгаалагч та бүхнийг 5 дүрмийг хүүхдтэйгээ хамт дагаж мөрдөхийг уриалж байна. Гэрийн дүрм 1. Эмх зэгц. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Эмхэл зэгцэл ажлыг гэр бүлээрээ хамт хийнэ. Нэг гэрт амьдарч буй бүх хүнд энэ өөрчлөлт хамаатай учраас эцэгчүүд та бүхэн хүүхдийгээ тоглоом наадгай. Хувц сэргэлтийг хүүхдтэйгээ хамтдаа нэг удаа хурааснаар тэдний өмнөөс бүхний хийх гэж хичээхээс илүүтэй тэдэнд дүлгэр дуурай үзүүлэх чухал нөлөөтэй юм. Гэрийн дүрм 2. Эрсдлээс өөрийгөө хамгаалах. Хүний эрээн дотроо могоон эрээн гаднаа. Бага насны хүүхэд дүрм журам захирлах дуртай байдаг. Тиймээс дүрмийг өөрийнх нь оролцоотойгоор зохиовол дуртайа мөрдгөө. 2019-с 2021 оны хугацаанд туршин хэрэгжүүлсэн бага насны хүүхдийн хүч сэргийлээс урьдчилан сэргийлэх хамгаалах мэдлэг чадвар олгох модуль сургалтын хүрээнд үтсэн мэдлэгийг батгаж танихгүй хүнтэй ярихгүй байх, дагж явахгүй байх, гэртээ ганцаараа байхдаа танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх, гэр бүлээрээ хэрэгэлдэг өвөн болон хэмнэлт кодтой болох гэсэн дүрмээ сэргээн санаж ярилцаарай. Гэрийн дүрм 3. Эрүүл мэнд. Эрүүл биед саруул ухаан оршин. Эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэхийн тулд эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэлгэцийн донтолтой сэргийлэх зорилгоор телевизийн хэмжээнээс шалтгаалan хэдэн метрт сууж үзэх, гар утас телевиз үзэхдээ элсэн цаг ашиглан 15-аас 30 минутанд үзэх дадалд сургаарай. Бага насны хүүхэд унтаж байхдаа биеийн өсөлтөнд хурдан явагдаж анхаарал төвлөрөлт нэмэгдэх гэх мэт сайн талтай тул та хүүхдээ 21 цагаас өмнө унтуулж хөвшүүлээрэй. Гэрийн дүрм 4. Эрхэмлэх нандин зүйл. Гэрийн үгийг гадаа бууяад, гудамжны үгийг гэрт бууяад. Хүний амьдрал хүмүүсийн хоорондын харилцаан дээр оршин тогтнож байдаг билээ. Хинтээ хэдийд юг хэрхэн яаж ярихаас бидний амьдралын олон чухал шийдвэрүүд гарч байдаг. Иймээс ч хүн хэлээрээ мал хөлөөрөө гэсэн ардын зүйлсцүү яригддаг болов. Өдрөөс өдөрт бидний амьдрал цахим харилцаа улам бүр гүнзгий нэвтэрч байна. Үүнийгээ дагаад амьд харилцаа, хувийн орон зай, тодорхой цаг хугацаанд нүүр нүрээ харсан, сонссон, сайн сайхны төлөө хандсан эрх харилцааг эрхэмдэж гэр бүлийн нууцыг хадгалах нь бага насны хүүхдүүд болоод эцэгчүүд та бүхэнд чухал болохыг санаар. Гэрийн дүрм 5. Эвийг эрхэмлэх. Эвийг сэтгэлээр, эрдмийг хичээлээр хүн болох үндэс суурь нь бага наснд тавигдаа. Хүүхэд бүр хүмүүний зан чанар харилцааны үнэт зүйлсийг багаасаа эзэмшиж төлөвшөх нь тэдний насан туршийн ажил амьдралд шийдвэрлэх үүрэгтэй. Иймд хүүхдийг бага наснд нь ахмад насныг хүндлэх, найз нөхдөөгөө эвтэй нөхөрсөг байх, эрдэм номд шамдан суралцахыг ойлгуулах нь чухал юм аа. Эцэгчүүдээ бяцхан үрсээ мэдлэх, хүндлэх, талархах, уушлах чадвар суралцуулж хүүхдтэй бахархан дуурайх, хүнэн бай.